За ер нь бол энэ програмын учрыг бол олсон. За энэ програм ямар учиртай програм байл гэхээр ингэдэм байна. За тэгээд за стил буюу ган дээр тааруултаа. За яг юм дээр хөнгөн цагаан дээр тааруулъя. За тэгэхээр хамгийн эхлээд энэ юу н зөрж байгаа температурын утга ингээд зөрж байгаагийн гол шалтгаан болохоор энэ төмөрөн саваагаа болохоор хөнгөн цагаан нэрсэн төмөрөн саваагаа бол тухайн орчинд ороод өөрийн гэсэн температуртай байгаа. Өөрөлдвөл 10 градустай байгаа гэж ингэж үзэх юм лээ. За тэгэнгүүт энэ улаан цэгийг шилжүүлээд 0 дээр тааруулт юм хамгийн нэгдүгээр. Интернет гэсэн шидийн хусаар гадна нэгдээ байлаа. За дараа нь энэ Magnify гэсэн энэ дээр нь тааруулж гаад за энийгээ доош нь шилжүүлж гаад энэ шуумныхаа уртыг савааныхаа уртыг хаанаас авах вэ гэхээр эндээс авд юм байна. За энийг жоохон урьдчилуулчих. Онч буруу тийш яваад байна. За энэ улаан шугамнаас 0-о тааруулт юм байна. Улаан шугамнаас 0-о тааруулахаар энэ ингээд савааны уртыг бол 60-аар тооцно. За одоо Magnify тэрэг буцаага шилжүүлэхээр энэ ингээд юу болчихж байгаа юм. За одоо энэ уршин татаад за одоо энэ температурынхаа зөрөөг ингээд ойрхон богинохон зайд авчээ. За ингээд старт. За одоо энд ингээд 36.3 орчимд 5 арай хүрэхгүй 36.3 орчимд ингээд үр дүн гарч ирж байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ дээр одоо шууд томьёогоор шалгаж байгаа байхгүй юу? За тэгэхээр би энэ дээр болохоор хөнгөн цагааны нөгөө шугам тэлтийн коэффициентийг угаасаа л ийм байдаг гэд боддог байсан байхгүй юу? Юун дээр хүснэгтэн дээр угаасаа 22 гэж байдаг байхгүй юу? Цагааны 23 ч лөө. За ингэ бийждэг. За тэгэнгүүт чат GPT-гээс тэгсэн чинь ерөнхийдөө нөгөө сурагчдаар болохоор ингээд өгсөн байдаг баха. Энэ интралаараа байдгийг би анзаараагүй ч гэж магадгүй. Одоо энэ буцаад сурагчгаа харъя гэж бодож байна. За тэгэхээр 2.2-оос 2.5-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэгт байдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ интервал дотор ер нь аль нь ч байх магадaltaй. Тэгэнгүүт энэ хөнгөн цагааныг юу одоо яагаад ийм байдаг вэ гэхээр хөнгөн цагааны шугам тэлэлт яагаад өргөн мочод байдаг вэ? Тэгэд ингээ асуухаар юу гэж хариулж ийн үгээр хөнгөн цагааны шугам тэлэлт ийм байдгийн шалтгаан нь техник инженерийн талаас тайлбарлая гэж байгаа. Цэвэр хөнгөн цагааны тодорхой альфатай байдаг гэж байгаа. Гэхдээ болохоор аж үйлдвэрт ашигладаг хөнгөн цагааны хувьд болохоор найрлаганд нь магнез, кремний зэрэг элементүүдийн хаалт шилбэрээр оруулдаг учраас энэ нь болохоор шугам тэлэлтийн коэффициентийг нөгөө нэг өөрчлөх шалтгаан болдог байгаа хгүй. Нөгөө юун дээр хаалх температур, цэвэр металл дээр услах температур, цэвэр үдс дээр услах температур, цэвэр үдс дээр нэг утгатай цэвэр биш бодис дээр ялгаатай утгатай байдаг шиг энэ хөнгөн цагаан болохоор үйлдвэрийн зорилтоор ашиглахаар аж үйлдвэрийн зорилтоор ашиглахаар илүү их тийм хатуу багт бэх болгохын тулд эдгээр бодисуудыг дотор нь холдсон юм. За тэгэнгүүт энээс хамаарат нөгөө шугам тэлэлтийн коэффициент чинь ийм өргөн интервалд ороод ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт одоо энэ дээр ингэ энийг 22 биш 42-оор тааруулж байгаа. Одоо 42-оор тааруулаад инхээр 36.3 гээд гараад ирж байгаа. За тэгэхээр
зөрлөлт нь юу нь болохоор E мм гэдээ гараад ирж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ болохоор ямар утгатай уншигддаг вэ гэхээр эндээс гарч байгаа утга нь болохоор миллиметрээр гарч ирж байгаа. 0.30 6.3 мм 0.36.3 мм гэж уншина. Нэг. За тэгэнгүүт чинь за энийг сантиметр руу сантиметр бол томроод байна тий. Метр бол одоо дэд метр. Энэ уус миллиметрээс доош явахгүй юм байна. За тэгэхээр энэ 36.3 гэдэг утга чинь энд гарч ирээд байгаа. Энэ 36.3 гэсэн энэ утга нь шууд хэмжигдэж гарч ирж байгаа. За тэгэнгүүт одоо reset хийж гаад ган дээр тааруулаад харъя. За ган дээр тааруулаад харахаар энэ дээр бас шугам тэлтэй тооцохын тулд эхлээд энэ улаан цэгээ шилжүүлэх юм. За энийг яаж ажилтгийг яаж мэдсэн бэ гэхээр энийг өдөржингөө бичлэг үзээд нэг олигтой юм олдохгүй болохоор энийг ашиглах гэдэг ингээд бичлэг зургийг оруулжгаад ингэцээ. Зургийг оруулжгаад үүнийг хэрхэн ашиглах талаар бичлэг англиар байна уу гэсэн чинь гараад ирсэн. Тэнгүүт нь тэр бичлэгийг орчуулъя гэсэн чинь өгнүүдийн монгол руу орчуулсан. Тэнгүүт энэ улаан цэгийг зөөдөг мөдөг гэдэг учир нь болж байгаа байхгүй юу. Тэгээд англиар ус хагас хугас ойлгоод байгаа юм чи. За тэнгүүтээ дугуй заагчийг яаж уншдаг юм бэ гэдгсэн чинь эндээс нь ингээд өөр юм тодорхой зааж гэж байгаа байхгүй. Одоо 40 гээд гарчих юм бол 0.4 гэсэн миллиметр гэсэн үг юм шүү. За тэгээд энэ жижигхэн тойрог нь болохоор ийм байна. Хэдэн удаа эргэлт хийсэн бэ гэдгийг л заад юм. Энэ нэг бүтэн эргэлт хийгээгүй бол эндээсээ хөдлөхгүй байна. Хэрэв бүтэн эргэлт хийгээд 2 удаа эргэлт энтер хийцэн тохиолдолд болохоор шууд энэ дээр 1 мм явсан гэж үздэг юм. Тийм л зорилттой эд юм байна. За тэгээд одоо ган дээр тааруулаад за 50 дотроо явуулчих. За старт гэдэг. За одоо ган дээр болохоор 17.5 дээр таарч байгаа. Тэгэнгүүт энэ дээр болохоор 17.5 дээр оруулахын тулд шугам тэлтийн коэффициентоо 12-оор биш 11 4-тэй өхөр таард 5-тай өхөр таард гэсэн. 17.3 гэдэг энэ утга чинь таарч. За тэгэхээр яагаад бас гангийг ингэж юуг нь ийм утгаар авах боломжтой гэж хэлсэн бэ гэхээр штэ. Энэ гангийн шугам тэлт чинь бас интервалтай. Зэвэрдэггүй ган гэсэн чинь энэ 1.2-оос гангийн ерөнхий гангийн бүтц гэсэн чинь хатуу хайштай ган зэвэрдэггүй ган гэдэг ган дотор амар олон байгаад байгаа байхгүй. 1.2-оос 1.6-гийн хооронд ган чинь өөрөө бас химийн найрлага нь өөр учраас үйлдвэрлэлийн зорилттой ашиглахаараа эн чинь бас өөр болчиход байгаа байхгүй. 1.1-ээс 1.3-ийн хооронд байж болно гэт. Энэ зэвэрдэггүй гам маань болоод ирэхээр бүр 1.6 ч хүрч болно гэж байгаа. Тэгэнгүүт бичлэгэн дээр энийг ингэж оруулж өгөх юм байна. Цэвэр биш. Эдгээр нь болохоор ийм хайр шилбэртэй байд юм аа гэдгийг. Тэгэхээр за гангийн шугам тэлэлт гэдэг. Гангийн шугам тэлэлт өргөн мужид тодорхойлох боломжтой юу гэд. Тэнгүүт чинь энэ дээр тэгээ 1-ээс 1.6-гийн хооронд бүр явдаг байгаа байхгүй. Энэ дээр чинь тэгэхээр энийг нэвтэйхэн PowerPoint болгож урд нь маагаад энэ дээр энэ цэвэр бэц дээр ингэж байдаг, юун дээр ингэж байдаг гэд. За нүүрс төрөгчийн ган
За зэвэрдэггүй ган ерөнхий хэрэглээний ган буюу бага тэлэлтийн коэффициенттэй ийм гангууд байдаг. Ган хавлах сэрэмэрэнүүдийг нэгүр идэм бил. За зэвэрдэггүй ган гэхээр хором никл агуулдаг өндөр температурт хэрэглэдэг үйлдвэрлэлийн зарцуулалтаа. Хатуу ган гэхээр маш бага тэлдэг нарийн механизмд хэрэглэдэг ийм өндөр хатуу гангийн үтс боловсруулалт энэ гэд өөр ийм бүтцтэй байдаг учраас энийг бол ингэж ашиглана гэж. За ингээд бусад бодисууд дээр нь ч гэсэн ингэж видео болгоод энэ туршилтын ажлын үр дүн болохоор томьёогоор нь шалгаад үр дүнг нь харуулсан байдалтаар энийг бас бичлэг болгож оруулбал шугам тэлтийг хүүхдэд илүү ойлгомжтой. Тэгээд яг энэ элементүүдэд цэвэр биш байгаа тохиолдолд ингэн тэгнэ гэдгийг шугам тэлтийн коэффициентийн физик утгыг наривчлж тайлбарлахад илүү гоё. За тэгэнгүүтээ одоо энэ шил дээр заавал ингэж эрсет хийн энэ дээр. За шил дээр явахаар энд одоо бас нэг улаан цагчин зурж байгаа шил чинь тодорхой температуртаг зааж байгаа. За одоо энэ дээр ингээд шилээ тодорхой температур хүртэл. За шилний утгыг бол 60-аар л явж байгаа. Энэ шил бол маш бага тэлэх юм байна. За энэ дээр 5 мм буюу 0.5 гэж шугам тэлтэн гарах юм байна. За тэгэхээр би хүснэгтээс харж байгаа шилний тэлэлтийн KF гэхээр энэ коэффициентийг ойлгочтой. За даралтын баталгаагаар энгийн баталгаагаар би нэг түрүүч асуусан учраас за шил болонгууд л чинь дахиад ийм нейтралтай гэдэг нь харагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр эдрүүдийн маш гоё ингэж видео болгоод Боросикалтын шил Pirax шил гэж энэ нөгөө нэг симуляц дээр энэ Pirax-ын шил гэдэг юм байгаа. Тий. Энэ дээр Pirax-ын шил гэж байгаа. Тэгээ энэ Pirax-ын шил гэдгийн учрыг бас тайлбарлах юм шиг санагцсан. За энэний юу нь болохоор 3.3 юм лээ. Тэгээ 16 зэрэгцтэй. За сод шаарн шил, кварцын шил, сахиурлаг шил гэдэг энэ чинь ингээд дотор талд амар олон тайлбартай. За энэ юу нь болохоор бороксилатын шил гэдэг нь болохоор дулаан төсвөртэй лабораторийн авлан галдгооны шилэн савыг нөгөө нэг хагардаггүй аяга маяг гэдэг байдаг шүү дээ. Тэр пэчэнд эргүүлж болдог хагардгүй тэр аягыг хийхээр энэ боросиликатын шилээр хийдэг юм байна. За тэгэнгүүтээ сод шаарган шил гэдэг нь болохоор түгээмэл хэрэгэлдэг шилэн цонх энэ цонх монх эдэрт. За кварцын шил гэдэг нь маш бага болохоор нөгөө тэлттэй болохоор оптикийн төрөл бүрийн багжинд зориулж хийдэг. За тэгэнгүүт энийг чинь 33 гэж авч байгаа байхгүй. За одоо Pirax-ын шил дээр энэ шугам тэлтэй 33 дээр тааруулна гэсэн. За энэ бас интервалтай байх үү. За 49.5 гэж гараад байна. За одоо энийг явуулсан чинь 50 гараад байгаа шүү дээ. Pirax-ын шил нь 50 гараад байгаа. За энэ мөчтэй яагаад дургуй гэдэг. Энэ одоо бас юу ч юм шүү. 50 дээр байх хэрэгтэй юм чинь 5 дээр байгаад байгаа юм. Дахиад нэг тийг орчих уу би. Энд 10 зэрэгтэй харъя. 16 зэрэгтэй. За 1 2 3 4 5 6 тийм байна. Би тийг орхиж бичсэн байна. За ингэж ч нөгөө 0.5 буюу шугам тэлэлтийн хэмжээ 49.5 дээр энэ яг 5 бүтэн хүрж байгаа юм байна те. За 5 бүтэн хүрж байгаа гэдэг. Энэгээр ингэж нотлох юм байна. Pirax-ын шил гэдэг нь. За лид гэдэг нь болохоор юу байлаа?
За brass гэдэг чинь за ингээд энэ болгоноор ингээд тайлбарлаж болд юм байна. Тэгээ энийг ингэж эргүүлж ингэж тааруулд юм байна. Тэгээ энэ дээр болохоор бодлого зохиох янз бүрийн юмнууд хийх бас айгу аштайхан юм байсан байна. Тэгээ ноцолцоосоор агаад нусаар агаад ямарч тагаал. Тэгээд энийг бол одоо учир нь олцсон. Тэгэхээр юун дээрээ болохоор энэ дээр шугам тэлтэй үзүүлэх хичээл дээр нь болохоор энэ дээр нь үзүүлэх хичээл дээр нь ийм энийг авцсан байгаа. Энэ шууд ингээ явна. За нөгөөх дээр нь болохоор за шугамлт тэнэлтийн зөвхөн хэмжээг харуулдаг бас нэг ийм хөөрхөн температурыг нэмэгдүүлэхээр за эхлээд тэр үзүүлэхээ явчаад энэ температурыг нэмэгдүүлэхээр шууд өөрчлөгдсөн утга нь энэ дээр ингээ бодогдож байгаа. Тэгээ хүүхэд ингээд температураас хамаарат хасах температур руу орохоор суналтын хэмжээ нь сөрөг тэмдэгтэй буюу агшиж харагддаг юм байна гэдгийг хүүхэд харах боломжтой юм хөрхөн жижигхэн симуляц. Тэгэхээр энийг авцсан. Энэ дээр нь урд нь тайлбар бичдэг. Яг энэ дээр яаж ажиллах тухай нөгөө нэг оролтын параметруудаа оруулаад энэ дээр болохоор хөрхөн туршилтын ажлын заавар боловсруулад энэ дээр болохоор хэд хэдэн температурын дээр мужид дээр энэ хэмжилтээ хийгээд шугам тэлсэн хэмжээгээ оруулаад энэ дээр хөрхөн дүгнэлт гаргадаг шууд хамаарч байна гэдгээ шугам тэлтийн температураас ингээд хамаарч байна гэдгийг гаруулдаг ингэж бичлэг бэлдэх боломжтой юм байна гэж ингэж хараад ямар ч үсэн юмнуудаа өртсөн. За тэгмэгцээ одоо энэ дээр саяныхаа ярьсан энэ гоё програм дээрээ энэ гоё симуляц дээрээ болохоор илүү нарийн гоё туршилтын бичлэгүүдийг энийг нэр олон хэсгээр илүү их нарийн болгож харуулад саяны тэр нөгөө нэг юун дээрээс ChatGPT-гээс асуусан юмнуудаа гоё эмхэл зэгцэлж бас тэгэн онлайн хэсгийн нэггээр оруулах илүү гоё хүүхэд ойлгомжтой гоёлох юм байна гэд ингээ ботчлоо. Гоё юм болж авлаа. Санаанд гүйж чадаар.